Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагүй. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ сарын мэндийг хүргэе. Мөн шинэ 7 хоног, шинэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 1-ний өдөр байна. Ийхүү шинэ сар эхэлсэн байна шүү дээ. Тэгээд хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрөө мөн өнөөдрөөс эхлээ дахин эхлүүлэхээр болсондоо үнэхээр их талархаж байна. За тэгээ бидний төлөө санаа тавьж залбирч ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бүгд хамтдаа эзний үг те энэ өглөө, энэ сар, энэ 7 хоногт ер нь эргэжил бидний юу хийх гээд энэ сүүлийн сарыг бидэнд одоо өгч бас биднийг юунд ашиглахыг хүсэж байгаа гэдгийг таньж мэдэх аялалд энэ өглөө эртлэн бүгдээр хамт гарцгаая гэж. Тэгэлгүй яах вэ? Тэгээд цар гарны хугацаанд нэвтрүүлэг маань хүрэх боломжгүй болсон хүлцэл өчий. Тэгтээ бидний амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ, тий. Тэгтээ энэ бүхэнд эзэн бурхан хамт байдгийн төлөө үнэхээр их талархъя. Тэгээд заримдаа бидний хүчин мөхсдөх үеч байна, тий. Тэгтээ энэ бүхэнд өнөөдөр энд бид нэр сууж байгаадаа үнэхээр их талархаж байна. Тэгээ бидний төлөө залбирч ийсэн сонсогч танд маш их баярлалаа. Тэгээд таны бичиж байгаа комент үгийг бас уншаад их урамшиж ийсэн шүү тий. Тийм уншиж урамшиж ийсэн шүү. Яа үнэхээр нэг ийм зүйл байдгийн байна гэдгийг би ойлгож авсан өчтөр. Тэр бол юу гэхээр хийж чадна, хийж болно гэд ингээд байхад эзэн үгүй хийн тий хийж чадна, болно. Гэхдээ өөр зүйл байна. Зогсоо амраа гэж эзэн өөрөө хэлдэг юм байна. Тэгэд эзний зөв байдаг юм байна. Хүмүүс бол болох уу те өөртөө болно гэж юм те чадна гэж юм те за гэж ингэж хэлдэг. Бурхан бол харин бидний дотор юу болж байгааг мэдчихдэг учраас бидэнд хайртай учраас зарим үед бидний хамгийн чадна гэж бодсон үед бидний зогсоороо ганцхийгээрээ гэдэг хэлдэг юм байна гэдгийг өчигдөр бас их бодсоосаа. Тэгэл яах вэ? Тэгэхэд эзэн үргэлж өгөөрэй биднийг өдөрдөн чиглүүлж хөтлөн дагуулж байдаг шүү дээ те. Тэгээд энэ бүхнийг хамтдаа суралцахаар өглөө те цаг зав зориулаад эзний үгийг сонсохоор орж ирж байгаа сонсогч танд өглөөний мэндийг дахин мэдчилээ. Тэгээд өглөөний мэнд гээд манай сонсогчид маань эхнээсээ орж ирээ комент хийчихэж байна. Тэгээд та бүхэндээ дахин уулзж байгаадаа үнэхээр их талархаж байна. Тэгээд өнөөдөр сая цаг агаар харахад гадаа хасах 33 хэмээн хүүтэн байна. Гэхдээ бид мэдрэгдэх температур бүр хасах 39 гэж зааж яа өдөртөө хасах 24 хэм хүрнэ гэсэн. Тэгээд дулаараад хасах 24-тэй их хүтэн өдрүүд эхэлж ин шүү дээ. Гэхдээ энэ сайхан хүүтэн өдрийг хайраар сайхан дулаацуулъя те. Учир нь эзний хайр бидний доторч мөн оршин байдаг шүү. Эзний хайрыг энэ өглөө хамтдаа цанан түнд алтар магтаалыг өргөцгөөе. Танд хайртай чин сэтгэлээсээ зүрхсэтгэлээс минь тань руу оригдох тэр хайр миний амнаас магтаал болон гарч зүрхсэтгэл минь таны хайраар дүүрнэ. Тэр хайртай намайг үргэлж дагсаа таны агуу хайрын дээр их хүч намайг тань руу өдөрдөн чиглүүлнэ. Одоос намайг хайрлаж хинээс чи намайг хүрдэж үргэлж
Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Эфес номын 4-ийн 15-16-г хамт харна. Тэгэхээр Бурхан чуулганаар дамжуулан ярьдаг. Амен. Бурхан чуулганаар дамжуулан ярьдаг. Бурхан чуулганд хандан ярьдаг. Гэтэ бид өнөөдөр чуулганаар дамжуулан ярьдаг гэдэг дээр ялцгий өсч байна. Чуулган гэдэг бол эндэр дээр зогсож байгаа пастор, эзний дарцнаар эндэрээс эзэнт хүндэтгэл магтаалыг удирдах, биднийг эзнийг магтахад үйлчилж байгаа тэдгээр хүмүүс, мөн таныг ухтаж авч байгаа хүмүүс, таныг дагуулж очисон хүмүүс, таныг дагаж очисон хүмүүстэй тантай тэнд танилцсан хүмүүс, бас таны хинбэ гэдгийг мэддэг, таныг тэрвэрж авахд бэлэн таныг сандаг тийм Христийн дотор Христ таныг холбож өгсөн тийм хүмүүсийг чуулган гэж бол хэлж байгаа. Тэгэхээр эзэн үннийг барьж ингэхдээ хайранд тэргэн болох түүнүүд Христүүд бүх талаараа өсцгөөе. Хэсэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие Христийн хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодгоо гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр Библийг ариун сүнсээр бичсэн гэдэг бид бүгдээр мэддэг шүү дээ, тийм. Саяныхыг ингээд харах юм бол би бол бүр ангаах ухааны хамгийн дээд төвшний мундаг те хүний бие антом одоо юу гэдгийг тусны хөдөлгөөн булчингийн хөдөлгөөн те бүгдийг мэддэг нэгэн битсэн гэж бол ялч бол харагдаж байгаа. Тэгэхээр бид нар нэг ийм зүйлийг ойлгож явах хэрэгтэй байна. Хэрвээ чуулган Христийн бие. Христийн биетэй тэр олон чуулганд ирсэн хүмүүсээс бүтдэг юм бол би чуулганы ямар хэсэг юм бол Бурхан чуулганаар дамжуулан ярих шалтгаан байна. Та саяны асуултыг дотроо бодоод байж байгаа. Учир нь Христийн бие болох чуулган нь хэсэг бүрээрээ бүтэн биедээ хэрэгтэй байдаг юм аа. Тиймээс Христэд итгэж зарим хүмүүс Бурхантай харилцаагаа хувийн бие даасан хэлбэр рүү хэд оруулчихсан байдаг нь тэдний итгэлийн амьдралыг болон тэднийг Бурхантай харилцаа болон Бурханы ариун ард түмний нэг хэсэг байхад эрсдэлтэй болгоцсон байдаг. Маш их бие даасан байлаа. Яг нөгөө нэг хүмүүс энгийн үед бид нар ярьдаг шүү дээ. За бусдаараа бууц авшир шиг бай. Тийм үү? Миний амьдралын нэг энэ төвшөнд бол танд үг хэлэх ирэх байж болно. За бас энэ төвшөнд нэг үг хэлээд байхаар харилцаатай гэж бол бодохгүй байх шүү гэдэг ч юм уу те. Гэтэл чуулганаар дамжуулан эзэн ярих үед энд их сонирхолтой харилцаа бий болдог. Таны баг танихгүй танд анхааралтай. Сайн байна уу? Ойртой харагдсангүй. Сайн байна уу? Би энэ зүгээр үү? Сайн байна уу? Таны хийжсэн ажлаас таны хэлжсэн үгээс уран зориг авдаг шүү. Сайн байна уу? Таны тухай сонссон. Таны төлөө залбирч ийсэн шүү. Сайн байна уу? Тэ? Энийг танд өгөөрэй гэж эзэн хэлсэн гэд. Тэ? Ямар ч асуугаагүй янз бүрийн барьд зогсчих юм. Тэгэхээр Христ чуулганаар дамжуулан бидэнд ярих шалтгаан нь юу гэхээр бид өөрсдөө тэр чуулган гэдэг Христийн биеийн нэг хэсэг учраас л байгаа юм аа. Хүн усанд орох юм уу? Эсвэл хүн ямар нэгэн юу гэдгийг өөртөө анхаарал хадгалж тавих үедээ биеийнхээ аль нэг хэсгийг хизээч анхаардаггүй бол тэр бусдад тавьсан бүх анхаарал яг үндэ бол утга учиргүй. Яг л хүмүүс тэрийг анзаарна гэсэн. Хүн ингээд толгоогоо угаагаад бие угаагаад те гэршин бичиг хүмүүсэд хамгийн тансаг гой хувцсан ч зүүн гараа огт угаагүй байх юм бол яг хүмүүс тэрийг анзаарна гэсэн үг те. Энд зүүн гараараа яасан бол гэж. Гэтэл түүнд ерөөсөө огт анхаарал тавих юм бол түүний бусад хэсгийн тэрс цэмцгэр байдал болон гой юм шиг гойж гоотсон байдал нь бол хүмүүсийн хувьд бол утга учиргүй харагдана. Мөн өөрөө ч гэсэн үргэлж тэр те анхаарал тавьж гойж гоотоогүй хэсэг рүүгээ санаа зовлтоо бүх анхаарлаа алдцаараад дуусна гэж. Тиймээс Христэд итгэгч зарим хүмүүс Бурхантай харилцаагаа хувийн бие даасан хэлбэрлөө оруулсан байдаг гэдэг үгийг би сайн хэлсэн. Таны хувьд ямар байдаг вэ? Намайг сахилгажуулж, зэмлэх шийтгэх нь Бурханых.
Би гимших бол Бурхны өмнө гимшиж, би түүнд л ярих болно. Хүмүүсийн өмнө яриад ах шаардлага надад байхгүй. Бурхан бит хоёрын дунд л байхад болно гэж. Гэтэл бүгдээрээ хамтдаа ингэж харах юм бол хэрвээ бид нэр Филимонд бичсэн загтлыг харах юм бол сүмийн ахлагч нэр хүндтэй Филимон гэдэг тэр хүний өөрийнх нь гэрээс өөрөөс нь дутаж явсан зарц болох Өнөөсмийн тухай Паул бичгтээ тэр хувийн асуудал дүүрэн Филимоны алдаагаар дүүрэн Филимоноос олж хохирсон хүний амьдрал учирсан зүйлээр дүүрэн тийм үү? Бас жоохон нууцаар хилжиж болох тэр зүйлийг Паул бүр Өнөөсм гэдэг тэр зарцт нь тэр нөгөө асуудалтай хүнд нь захиагаа бариулаад явуулчихсан. Өнөөдөр Филимоны захиа бол дэлхийд дээрх хамгийн олон хүн уншсан нууц захиа. Тэгээ нэгсэндээ бид нэр Паул Филимон хоёрын чатыг уншсан гэсэн. Филимон гимшсэн болов мэдээж гимшээгүй бол өнөөдөр бид нар тэр захиаг уншихгүй байсан л да. Тэгэхээр бид нэг юм онцгой зүйлийг ойлгож авах хэрэгтэй. Өнөөдрийн ишлийг хэрвээ бид харах юм бол биедээ ямар их хэрэгтэй болох нь харагдаж байна. Ямар хэрэгтэй юм бэ? Үннийг барь, инхтэй хайранд тэргүүн болох Есүс Христос бүх талаараа түүн өөд өсцгөө. Хэсэг бүрийн загштай үйл ажиллагааны дагуу гэж бүх талаараа өсцгөө гэж. Бидний ямар нэгэн хэсэг нь хүний бид заримдаа тохиолддог зарим нэг юм үйл ажиллагааны алдаглаас олж тохиолдог юм хатан гаршил эсвэл дутуу хөгжил биш. Харин бүх талаар бүгдээрээ өсцгөө гэж. Нэг нэгнийгээ тэгж өсгөлтөнд тусалж залбирцгаая, дэмжцгээе. Бас өөрөө ч гэсэн биеийнхаа бүхий л хэсгүүд болон сэтгэл санаа амьдралынхаа бүхий л хэсгүүдэд Христүүд хамтдаа өсцгөө гэж. Өсөж чадахгүй байгаа нэгэнтэй хэлье. Ийм байна. Тэгэхээр өнөөдрийн ишлийг хэрвээ бид харах юм бол биендээ ямар хэрэгтэй болох нь харж байна гэж би түрүүн хэлсэн. Бидний бурхантай алхах алхаа бол ховжилсан алхаа бол биш. Бидний бурхантай алхах алхаа бол бидний хамтдаа хийх алхам. Яг л бид бүгдөө яг энэ цаг үед, яг одоо, яг энэ асуудлуудын тунд, яг энэ нөхцлүүдийн тунд биендээ хэрэгтэй учраас яг энэ цаг үед хамтдаа төрж Бурхны бидэнд товлсон цаг хугацаа дотор хамтдаа амьдарч явах хүмүүс. Одоо амьд байгаа хүмүүсийн дотор бидэнд хэрэггүй ингэж бол байхгүй. Сайнараа, муугаараа бидэнд хэрэгтэй гэсэн үг болж байна. Одоо амьдарч байгаа хүмүүсийн дотор бидэнд юу гэдгийг бидний битгий тааралдаасаа хизээж таарлахгүйсэн дээр гэсэн хүн бол байхгүй гэж. Яагаад гэвэл бид өөрсдөө зарим хүмүүсийн хэрэггүйгээр ялгаж хахад бид өөрсдөө заримдаа тэр хүмүүст хэрэгтэй үгүй юу гэдгийг жоох мартцгаа байдаг. Яг л чуулганаар дамжуулан ярихад бид ярьдаг хүмүүсийн нэг хэсэг нь байхгүй. Зөвхөн л биднэр лөө яриад идэг юм биш. Бид чуулгандаа хамрагдах үедээ тэр чуулганы тэр ярьдаг Бурхны тэр Христийн биеийн нэг хэсэг болдгоо гэсэн үг болж байна. Чуулганд хүмүүс янз бүрийн байдлаар Бурхны үзэл санааг болон Бурхнаас хол байхын гашуун үннийг хүмүүстэй бол хуваалцж байдаг. Бид Бурхнаас хол байх үедээ чуулган дотор Бурхантай ойр харилцаатай байхгүй бол амьдралд юу тохиолдож хүн ер нь ямар болдог вэ гэдэг талаар хүмүүст ярьж байдаг бол Бурхантай ойр байхдаа Бурхан ямар их хивээж хүмүүстэй ямар хайртай байдаг вэ гэдгийг амьдралаараа гэрчлээд зогсохгүй үг хэлээрээ хүмүүстэй хуваалцж эхэлдэг. Амарлал бол биднийг биеэс хамааралтай болгодог. Бид нар нэг нэгнийхээ төлөө явдаг, нэг нэгнийхээ хайрладаг, нэг нэгнийхээ нэгнээсээ дутна гэдгийг бол мэддэг. Тиймээс бичвэр бидэнд чуулган бол бүх гишүүд нь биендээ туйлын хэрэгтэй нэг бие гэж заасан ба. Тиймээс ямар нэг зорилгоор бидний амьдралд орж бидэнтэй холбогдож Христийн дотор нэгдсэн тэр ахан дүүс Христийн дотор цуглдсан бидний өөрсдийнхөө нэг гэж боддог тэдгээр ахан дүүс тэднээс минь биднийг салгах гэж оролдог муу нэгнээс бид нар өөрсдийгөө хамгаалдаг байх хэрэгтэй гэдэг. Муу нэгэн ч гэсэн өөрийн гэсэн бүлгийг байгуулад байдаг байхгүй. Тэгээ тэр бүлгийг ашигтай ажиллаад байгаа юм шиг тэр бүлгүүд л ер нь их гой нэгдэл юм шиг гой баг юм шиг харагдаж бидний Христийн биеэс бий болох чуулганаас салгаад өөрсдөд рүүгээ татах гэж бол оролдож байдаг. Гэтэл өнөөдөр тэр бол юу гэдгийг уруу татлаг байдаг гэж. Тэд бидний нулимсыг арчихгүй. Тэд бидний чадварыг ашиглана. Тэд бидний юу гэдгийг бидний сэтгэлд байгаа тэр сайн сайхныг олж харахыг хүсэхгүй. Харин тэд бидний хийж чадах, үйлдэж чадах энэ дэлхий дээр
одоо хорон муу ч юм уу те үш хонзон авах гэдэг дайн тудаан хийх гэдэг ч юм уу эсвэл бусдыг ашиглах гэдэг ч юм уу тийм биднээс гарч магадгүй гим нүглэр дүүрэн тэр чадвар гэж өөрсдийнх нь нэрлээд байдаг тэр зүйлүүдийг гаргах гэдэг. Харин Христ бол биднийг дуудаад хэдийгээр эргэн тойрноо харахад тэр хүмүүст биднэрт өгөх зүйл байхгүй байгаа мэт боловч бидний дотор хайрыг бий болгож, бидний дотор уучлалыг бий болгож, бидний дотор би ямар гайхалтай зүйлийн нэг хэсэг вэ? Надад энэ анхаарал тавьж байгаа энэ бусад хэсгүүд, энэ Христийн биеийн бусад хэсгүүд ямар гайхалтайгаар Бурхан төлөвлөсөн тийм хүмүүс байдаг юм бэ гэдгийг ойлгож мэдэх. Тэр гайхалтай амар амгалангийн амьдрал байдаг юм. Бурхан чуулганаар дамжуулан ярьдаг. Тэр чуулган танд хандан ярьдаг. Та тэр чуулганы нэг хэсэг бол тааж гисэн тэр үг хэл ярианых нь нэг хэсэг болдог. Та магадгүй би даслал байх уу гэж бодчих магадгүй. Гэхдээ даслал бол маш чухал шүү дээ. Дараагийн чухал зүйлийг ярихын өмнө даслал татдаг байхгүй. Би бол ямар ч үсэг бишээ гэж та хэрэг боддог бол та тэгвэл яагаад үдийд амьдарч байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл танд хүмүүс хэрэгтэй. Танд Бурхны хүмүүс хэрэгтэй. Та Бурхны хүмүүст хэрэгтэй. Та болон Бурхны хүмүүс нэгдээд ирэхээр Бурхны чуулган болдог. Бид хамтдаа Христийг ирэх хүртэл хамтдаа цоглон бие биенийгээ урамшуулан хүчрхэгжүүлэн бие биенийгээ эдгэж бие биенийгээ халамжилж бие биенийгээ цэвэрлэн авч бие биенийгээ тэрвэрч бие биенийгээ урамшуул бие биенийгээ дүлхэж өргөж тийм үү татан босгож бид хамтдаа ингэж явах болно. Бурхан бол цоглуулсан хүмүүстэй заавар өгсөн байна. Бие биенийгээ яаж хайрлах вэ? Гэтэ тэр зааврын хамгийн ойлгомжтой зүйл бол та нар нэг бие гэдэг заавар агд. Тэгэхээр бид хамтдаа л бүх зүйлийг хийнэ гэсэн үг болж байна. Өнөөдөр одоо ингэж одоо яг тийм хамар сэрвэгнээ дэйн гэж бодъё л да тийм үү? Та ингээ голомжоор алхах гэж хамар сэрвэгнээ дэйн. Хамар сэрвэгнээ дах чинь яг хөл загсан гар явна. Явна майжин нөгөө гар магадгүй ороолтыг доош нь буулгаж яагаад тэгээд ингээ майжин. Өвдөө дэвэл яах вэ? Гарч хилээ дэвэл яах вэ? Шөрмөс татаа дэвэл яах вэ? Босод хэсэг нь хамгийн тааламжтай байдлаар байрлаад авчиж хагаад хоёр гар нь ийлж тайвшруулж өгнө. Тийм үү? Нэг газарлаа хүрэх хэрэгтэй ах бол хөл хичээн. Тийм үү? Ингээ бид нар бүгдөө ямар нэгэн зүйлийн нэг хэсэг байгаа. Та ямар хэсэг гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ л нэг зүйл байгаа. Та Бурханд болон Бурханы ардсан болсон чуулгандаа хэрэгтэй шүү. Бидний хамтдаа хамгийн чухал зүйл бол хайр байгаа. Үйл 2 дугаар бүлэг дээр хайр дотроо өсөж байгаа тэдгээр хүмүүсийг хараад ард түмэн хүндэтгээд зогсохгүй тэднээс эмээдэг болсон тухай ярьсан байна. Бурхан чуулганаар дамжуулан хүмүүст бидний хайртай хүмүүст бас бидний улсад бидний эргэн тойронд ярихыг хүсэж байна. Харин таныг чуулганаас эргэн тойрны чинь хүмүүс юу хардаг вэ? Таны чуулганаас. Таны чуулганы нэг хэсэг болоод чуулганаас юу авсныг чинь тэр хүмүүс мэддэг вэ? Та өөрөө харин яг энэ цаг үед чуулган танд хандан ярьсан юуг яг одоо энэ цаг үед санаж байна. Эзэнд алдрыг өргөөрэй. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Бурхан чуулганаар дамжуулан ярьдаг гэсэн сэдвээр суралцлаа шүү дээ. Тэгээ түрүүн пастор маань хэлсэн Христ бол чуулганы тэргүү юм аа. Харин Бурхан өөрийнхөө тааллын дагуу чуулганд өөрийнхөө хүмүүсийг авчирдаг. Тиймээс бид ганцаараа алхах шаардлагагүй, харин хамтдаа алхах нь чухал шүү гэдгийг өнөөдөр бид нарт санууллаа шүү дээ. Өнөөдөр та ганцаардж гин үү? Тэгвэл та би ганцаараа байна. Над дээр хүмүүс ирэхгүй байна ш. Харин та хэн нэгэн дээр очиорой гэж таныг энэ өглөө ятгаж байна. Таны тусламж хэрэгтэй. Таны гараа сунгах тэр нэгэн таныг хүлээж байгаа шүү гэдгийг битгий мартаарай. Яг гэвэл түрүүн пастор маань хэлсэнчлэн бид биеийн эрхтнүүд нэг нэгэндээ хэрэгтэй байдаг шиг яг л та тэр биеийн нэг хэсэг шүү дээ. Тэгэхээр таны хүч хэрэгтэй, хайр хэрэгтэй, тэр нэг нь таныг хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай. Тэгээд хамтдаа өсөхөө битгий мартаарай гэж эзэн энэ өглөө бидэнд сануулж байна. Тэгээд ахан дүүс хамтдаа нэг дэмлэр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ. Эзний өмнө хамтдаа ирцгээе. Ах дүүсийн хувьд
хамтдаа нэгдэмлэр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой адил. Энэ сёны устэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн юролыг туршаасан билээ. Энэ сёны устэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн юролыг туршаасан билээ. Туршаасан билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ сёны устэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн юролыг туршаасан билээ. Энэ сёны устэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн юролыг туршаасан билээ. Юролыг. Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Эфес номын 4-р бүлгийн 15-аас 16 дугаар ишлэлээ суралцлаа. Үннийг барьж, ингэхдээ харин хайранд тэргүүн болох түүн өөд Христүүд бүх талаар өсцгөөе. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдсон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог юм аа. Амен. Чуулган бол Христийн бие. Биеийн бүх гишүүд Бурхны хийж байгаа болон хийж байгаа зүйлийн талаар таньж мэдэж байгаагаа хуалцаж чадчихвэл би хамгийн сайнаар үүргээ гүйцэтгэх болно. Тэгэхээр чуулганы гишүүд бусад гишүүдийнхаа гэрчлэлээс ангид байх юм бол тэд өөрсдийнхээ амьдрал дахь Бурхны хүслийг бүрэн мэдэж чадахгүй шүү дээ. Тиймээс хамтдаа нэгдмэл байж ижил Бурхны хүслийг гүйцэлдүүлэх болно. Тэгэхээр магадгүй та энэ өглөө та эрх зүйлнийг бодоод үзээрэй. Бусад итгэгчдээр дамжуулан Бурхан тантай ярьж байсан үе байдгүй. Бурхан тэднэр дамжуулан тантай ярьж байсны төлөө та талархаарай. Учир нь хамтдаа бид өсөх нь маш чухал юм а гэдгийг өнөөдөр бид нэр суралцлаа шүү дээ. Тэгэлгүй. Шинэ амжилт чуулганыг Монголд тарьсан пастор Чайник гэрчлэл ярьж байсан. Тэр бол чуулганаар дамжуулан ярих маш том жишээ. Пастор Чай Монголд үйлчилж байгаад Америкийн Лос Анжелесын Йоннах цуглаанд очсон байлаа. Тэр бол 6000 орчим хүнтэй том цуглаан байл та. Пижигнэл олон хөлхөөл бөө юм болол те. Таних хүмүүс нь танил өн чи Монголд байгаа юу илээ гэсэн байдлаар хараад өнгөрөөл. Тэгэд ингээ пастор ингээд хэд хэдэн ажил хөөцөлтгөр ингээд явсан байсан боловч нэг л болж өгөхгүй байсан баг. Тийм үе бидэрт байдаг штэ те. Юм хөөцөлдөхгөө нэг газар л очсон байсан чи хаанаас нэглэхээ мэдгүй. Яг уулзах хүмүүс байхгүй, өөрчлөгдсөн, ярьж хэлэх гээд бэлдээд очсон юм хэрэггүй болцсон, шинээр хийх болцсон те. За тэгээ яг тийм үе байсан маа. Тэгээ пастор ямарсан цуглаандаа суугаад ингээ гарч ирчих. Гинт нэг яг толцсон гинэ. Олон донд хүнтэй тулж үзсэн та. Эвгүй байдалд ороод хажуугаар нь гарахтаа давуучлаар дурчий гэдэг шин. Тэгсэн чи өглөөний залбиралд яагаад ирэхгүй нэ гэсэн гинэ. Үн чи пастор өнгөрсөн хугацаанд дандаа Монголд байсан юм чи юу гэж өглөөний цуглаанд явах вэ? Тэгтээ пастрын дотор эзэн сүнсээр юу санаалсан бэхээр өглөөний залбиралд очив.
Тэгээд хичнээн хэцүү байсан ч гэсэн өглөөний тайлбарт очисон чинь тэнд уулзах бүх хүмүүс нь өглөөний тайлбарлын дараа таарлцсан гэж байгаа юм. Тэгээ бүгдөө уулзаад өөстөө таны ирээсэй гэж бодож ирсэн, уулаасаа гэж бодож ирсэн. Бид нар ийм бодож ирсэн гээд хамтдаа залбираад тэгээ дараад нь пастор яг хэлдэг байхгүй. Христийн бие болон Бурхны хайж байгаа хүмүүс хаана тэнд бай. Тэнд бас та Бурхнаас юу асуух хэрэгтэйгаа мэдэх болон бас таны хайж байгаа зүйлсийг хариултыг нь Бурхны өгөх хариултыг дамжуулж хэлэх хүмүүс тэнд бас байгаа гэж хэлсэн байна. Амен. Амен. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Эхэдэн минь бид удаан хугацааны дараа Германы шүдэр нэвтрүүлгээрээ тантай ярилцаж байна. Эзэн минь нэвтрүүлгийг сонсож байгаа бүх хүмүүс болон нэвтрүүлгийг хүлээж байсан бүх хүмүүсийг та ивэж өрөөж өгөөч. Бид талархлыг өргөж байна. Бидэнд радиогоор таны сайн мэдээг, таны үннийг Библиэс суралцах боломжийг, таныхаа гайхалтай хайрын талаар гэрчлэх боломжийг өгж байгаад танд үнэхээр талархж байна. Одоо нэвтрүүлгийг сонсож байгаа хүмүүс болон сонсох хүмүүсийг байгаа газарт нь та ивэж өрөөж өгөөрэй. Хийж байгаа ажил болон бодож мөрөөж байгаа бүх зүйлүүдээр нь таны хүсэл төлөвлөгөө байх болтугай. Эзэн минь биднийг цуглаандаа сайн явж, цуглаанаар дамжуулан таны ярьж байгаа дуу хоолой бас цуглаанд очиод таны дуу хоолойг дамжуулах таны биеийн нэг хэсэг байхад удирдах өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш иргэд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.